Өнөөдрийг хүртэл шударгаас эвслийн хэн нэгэн хүн дур зоргоороо аашлаад завсарлага авсан түүх байхгүй. Оруулж ирсэн асуудлаа бид аль болох хурдан хуулийн хугацаанд нь явуулахаар ажиллаж байна. Бүлэгтээ бид хүсэлтэд тавьсан. Асуудал тавьчихад алга болцсон юм ерөөсөй байхгүй. Би өглөө намайг чуулганд орж ирээ бүртгүүлэхэд энд 4-5 хүн байсан. Бүх сүндийн хооронд араар битэн ингэж шоу популизм хийжээ. Нэг олон юм ярьснараа нэг сайхан харагддгүй юм. Үний юм ярих хэрэгтэй. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Шударгаас эвслийн бүлэг хуралдаагүй байна. Ажлын хэсэг дээр ажиллаж байна. Бид нар энэ хугацаанд бас улс төрийн намуудыг оролцуулсан хилцүүлгийг хүртэл хийсэн байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр та бүхэн олж харсан байх гэж бодож байна. Аливаа хилэлцэж улсын хурлын чуулган, нэгдсэн чуулган байнгын орон дээр хилэлцэж байгаа асуудалтай бүлэг завсарлага авах эрхтэй. Түүнээс биш бүлгийн дотоод асуудал руу хэн нэгэн улс төрийн нам эвсэл харин хэн нэгэн хүн дур зоргоороо орж ирж бүлгийг хурдлуулах, яарвчлуулах, асуудлыг өөрчлөх, хутган өмүүлэх ийм ажил зохион байгуулж болохгүй. Бүлэг бол бүлэг. Өнөөдөр шударгаас эвслийн бүлэг харахандаа задарчаагүй байна. Хүссэн зоргоор бас задарчаагүй байна. 4 жилийн хугацаанд бол энийг харж хүлээж исэн хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Гэтэ өнөөдрийг хүртэл 8 гишүүн яах вэ байж байна. Бид хуралдаад асуудлыг хуулийн хугацаанд нь шийднэ. Өнөөдөр бид 5 хоног гэж бариагүй байна. Ямар ч байсан 5 хоногоор завсарлага авсан. 5 хоногийнхаа хугацаанд дотор асуудлаа шийднэ гэж ойлгож байгаа. Өнөөдөр тэгээ дуусаагүй гэсэн үг үү?